Орой мэндийг хүргэе үзэгчдээ SBN телевизээс та бүхэнд жил болгон хүргэдэг Happy 31 баярын хөтөлбөрийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон маань хөтлөгч Батсия Нанда хамтдаа өнөөдөр гайхамшигтай зочдтой яриа өрнүүлэхэд бэлэн болсон маань хүлээн авахд бэлтгэцгээе. 19 жилийн турш үргэлжилж байгаа Happy 31 нэвтрүүлэг маань гэр дүрэн аз жаргалт бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн маань буудан дээрээ сууж нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү? Тэгэлгүй яг 2025 оныг уран бүтээлээрээ байлдан дагуулсан хэсэг бүлэг Crew залуучуудыг студид авирсан бүгд хамтдаа хаалга ташаалаараа угтан авцгаая. Урилга төрөлцөн ирсэн татарын залуучуудаа маш баярлалаа. За баярлалаа. Бас баярлалаа. За манай үзэгчд маань кино уран бүтээлийг нь үзсэн үзэгчд маань бол бүгд ичнээ бол хараад таньж байгаа хаа гэж бодож байна. Тэгээ та бүхний өмнө татар хамтлагийн дууч уран бүтээл продюсер Мөнхчулуун татар хөрөлцөн ирсэн байна. За баярын мэнд хүргэе. Бас өнөөдөр бас ингээд бидний одоо оны эцэстээр бидний одоо уран бүтээлийг энэ жил одоо бүтэн одоо жил гарны төсөл маань ингээд өнөөдөр дүнгээ тавиулаад эхний үзэгчдэд дүнгээ тавиулаад тэгээ уран бүтээлч нартайгаа ингээд суугаад бас ингээ яриа өрнүүлэх гэж байна. Тэгэхээр энэ бол маш гайхалтай одоо мөчим. За залуу уран бүтээлч Төвшөө уран бүтээлийн өндөр амжилттай байгаа бүгд уулзж байгаа. Тамка, Малчка бүгдэд нь орой мэндийг хүргэе. Орой мэнд. Өнгөрсөн жилийн үдийд чинь яг жилийн өмнө манай татарын чинь хурж ирсэн кино уран бүтээлийн талаар нэг цогцсон яриа өрнүүлээд тэгээд дуусчихсэн тий. Тухайн оныг хааж исэн. 2024 оныг хааж исэн. Хааж 25 оныг нээж исэн. Тий, нээж исэн. Тийм байна. Тэгсэн чи одоо яг тэр яриа маань 100 биелээ олоод үзэж түмэндээ хүргээд бэлгэн задлаад маш том амжилттайгаар одоо ингээд хэлсэн амдаа хүрчээд сууж явах бас нэг бахархал үз. Бас их гоё. Сая яг тэрийг хэлээл. Тий. Яг эхэлжсэн болон яг одоо дүнгээ тавиулсан. Тэгээд гайхалтай бас дүр бүтээсэн түүнэртэйгээ ингээд уран бүтээлч нартайгаа ингээд бас оны эцэст ингээд сууж яах гэдэг бол үнэхээр сайхан гайхалтай байт юм байна. Тэгээд одоо дүнэр манай Төвшөө маань өөрсдөө танилцуулаад Төвшөө маань бол сүүлийн энэ жил төгсөөд одоо яг манай жагагийн дүрэг бүтээсэн. Тэгээд энэ төгсөнгүүтээ татар уран сайхны кинотоо болсон. Манай Темка байна. Манай Бандагийн дүрэг бүтээсэн. Манай Балчка бол Кубанагийн дүрэг бүтээсэн. Ингээд өнөөдрийн байдлаар одоо бид дөрөв ирсэн байна. За нэвтрүүлгийн уламжлалт ёсоор шинэ жилийн нэвтрүүлэг учраас энэ ондоо ер нь та бүгдээ бодоод хувь хүний хувьд те хэр жил басан гэж ер нь бодож байна та. Таны хувьд. Тэндээс ихтэй би сая байна. Зүүн зүгээс. Яварчсан татар гэдэг уран сайхны кинонд бас Кубана гэдэг дүр дээр ажиллаа. Тэгээ энэ нь бол одоо энэ жил миний хувьд маш том одоо төвшөлттэй гэх юм уу? Тийм сайхан жил болоход бас өрнүүлээ үзүүллээ гэж харж байна. Тэгээ бас нэг жүжигэн дээр ажилласан байгаа. Тэгээ бас IPTV-д орсон байгаа. Ямар жүжиг? Бирд. Тэгээ Тутойлтой таавна гэдэг хоёр жүжиг хийсэн. Тэгээ аавын згсэн гэргээд хоёр жүжигэн дээр ажилласан гүйцэтгэх продюсераар нэгэнд нь тоглосон. Тэгэхээр энэ чинь хоёулын дээр нь автайгаа оролцсон гэсэн үг байна. Тийм. Нэгэн дээр тэгээ хоёулын дээр нь бол автаа оролцсон. Тийм байна. Тэгээ яг хоёр жүжигийнх нь гол дүр дээр аав өөрөө тоглоод тэрэн дээр нь би болохоор гүйцэтгэх продюсер ороод централ телевизээс болохоор пост продакшн дээр нь ажилласан. Яг ах манаас гавьяа жүжигчсэн цолоор ингээд хэлсэн шүү дээ. Энэ жил бас танай гэр бүлийн хувьд бол сайхан жил. Томгтой сайхан жил болж байна. За Темкада баярын мэндийг хүргэе. Асаа болсон. Уратагаас уулзаг олон жил болцсон байна. Тийм байна. Ихааны бурчаас хойш. Тэрнээс хойш чинь одоо хичин 2 жил гарсан тий. Тийм. Тэгэл тэрнээс хойш одоо NSBL үсттэй салшгүй холбоотой болсон байна. Одоо цагаан сарын дугаарч орж явах юм. Цагаан сараар дээлтэй. Шинэ жилээр костюмтэй. Тийм. Тэгээд 25 он бол ялтч гоё өргөөчтэй жил байсан. Тэгээд одоо аа болсон дээрээс нь одоо аа болохын сайхныг мэдрээд явж байна. За дээрээс нь өстөө нэг хүүхд ирэхэр хүнсээ дагуулж ирнэ гэдэг шиг хүүхдөөснөөс хойш ер нь ажил үйлс маш их бүтэмжтэй сайхан гоё байгаа. Тэгээд татар хэмээх уран сайхны кинонд бас оролцсон нь жүжигчний хувьд бас нэр төрийн хувьд маш гоё левел ахиулж өгслөө. Тийм. Үзээтэй л жил байлаа. За Төвшөөгийн хувьд миний хувьд бол одоо 25 онд хамгийн анх одоо хүсэж орсон сургуулаа төгсөөд тэгээд татар би болохоор сугрын болормоо багш анги Монгол Улсын соёлын төрөний ажилтан сугрын болормоо гэдэг
одоо мундаг хүний шав болж бас одоо төгсөж байгаадаа их баярлалдаг. Тэгээд тэрийг харуулах боломж бас яг энэ татар уран сайхны кинонд дээр олдсон. Тэгээд яг гайхалтай Свист явж байгаа хгүй юу. Тэгээд нөгөө мэрэгжил ороод тэгээд яг юу ч болоод байгааг нь яг мэдэхгүй хүмүүс буужгнаадсан. Тэгээд тухайн үед яг татар уран сайхны киноны проб Свист дээр одоо ирсэн. Тэгээд мөөг ах бас яг Свист дээр явж исэн. Тэгээд бид хоёр яг коридор таараа тий. Тэгээд ангидаа байсан шүү дээ. Би ангидаа байсан тий. Нөгөө пробон дууссан. Тэг хүн орж ирдгөө. Тэгээд ингээл би чинь бүр заа нэг ингээл Байхал. хэвээр гэл ингээд хаалга ангоолгол явсан чи дүн гэл яг шууд өдөөс харагдаж байгаа юм шиг. Чи нөгөө пробл жон хийж байгаа гэсчгүй юу ч мэдээгүй. За дээшээ гараан дээр ирээ гэдэг байхгүй. Тэгсэн чинь алгуулчлаа. Өө яг л мөн байсан даа гэдгсэн чинь жоохон байж байгаа орж ирсэн. Тий. Тэгэл пробонд орсон. Тэгээд яг хүний амьдралд ер нь бол одоо нэг тийм мартагддаггүй гэх юм уу эсвэл яг нэг тийм одоо нэг юм амжилтын галт хэрэгүүд айгүй цөөх ирж байгаа шүү дээ. Хамгийн анхны амжилтын галт хэрэг маань тэгээ энэ кино байсан. Тэгээд энэ галт хэрэгэндээ бас амжиж суусна бас их азтай гэж бас өөрийгөө бодож чинь. Тэгээд энэ дээрээ бас жагаахын төр дээр ажилласан. Тэгээд чадах чинь нэгээрээ бүхэл байдаг зүйлээ хамгийн анхны уран бүтээл дээр харуулах гэсэн. Тэгээд анхны уран бүтээл уран сайхны киноноос одоо биш одоо биопик кино байсан учраас бас ажиллагаа бас нэлээд шаардсан. Тэгээд ямарс одоо ард нь гарцсан тэгээд ах нартайгаа хамт ингээд нэвтрүүлэгт ороод сууж ийн бас баярлалаа. Хаах гадал одоо би шампанское бодчих гал тий. 2025 маань баярлалаа. Баярлалаа юу та. Манай нэвтрүүлэг маань гинтийн бэлэг дүүрэн маш олон бэлгнүүд байгаа. Тэгээд машин тэрэг нь том бахаа гэж найдаж байна. Одоо аргагүй үстэй одоо 19 дахь жилдээ ч юу. Тий 19 дахь жилдээ тасралтгүй зохион Тэр байгуулалт. ч одоо хүн болгон мэддэг юм сайхан өргөн нэвтрүүлэг болсон байна. 6-тай байсан байна. Бид бүхэн зочдод зориулсан гинтийн бэлэг бэлдсэн. Тэгээд мэдээж бэлгэн дургүй хүн байхгүй. Яг та дөрөв сууж байгаа жигүүр хавцаа нэг гой бэлгнүүд бэлдсэн. Тэгээд та нар өөрсдийнхөө нэртэй бэлгнүүдээ хайж олно уу гэсэн даалгаврыг одоо өгж байгаа шүү. Одоо шууд хайх юм. Тий, одоо шууд босоод босоод хай. хайж Одоо өчлөөтэй. Тийм Хуучаас хайж болно. За наач байгаа юм шүү. тий, мэдээж бэлэг маань өөрөө гоё бадагтай, харьцагтай ч юм уу тий байгаа. Нэрлэхгүй шууд босоо. Тэгээ нэрлэхгүй босоо хайгаад ягаа явж болно шүү. Доошд нь нэрийн Нэр бичсэн байгаа. бичээд юм. Тэгээ өөр хүний нэртэй бэлэг байвал бас тэр хүнд нь өгчөж болно. Бас бүгдийг нэг дор бас нуугаагүй бас тий. Заавал нэг нь суулаасаа босоод огч шаардлагагүй бас бэлгнүүд Энэ минь доторч байж. Тэгэхээр манай За энэ минь ингэж бай. Тийм амар. Нууц энэ тэр нуус. Ямар Бальчика маань ер нь бол нэг Энэ минь. за манай хоёр шир энэ хоёр битэрийн бэлэг. За. Суровский бол Оо яг олд юм да. олцсон. Өө баяр. Том руу зүтгээд байсан чи тэгээ задлах юм. тий зарлаад Юм дотор ногоо бэлгнүүд бол та нарын харин асуулт нь үзэгчдэд ирэх юм байгаа юм. За бүгдээрээ сайхан Асуултаа уншаад нэг нэгээрээ хариулах юм байгаа. За Балжка хахаас эхэлчихдэг юм уу? Надаас уу. Тий. За. юу гэж бичсэн юм бол юу та бүхэндээ За. холбоотой фактууд. Манайхын ихийн За Улаанбаатар хотын авто зам самбаачлах хугацааны талбар юм аа гинэ. Та машинд жолоодож яваад ногоон гэрэлтэй олон удаа учрахтаа хэрхэн баярлдаг вэ гинэ. Манай асуулт маань ер Айгу ойлгоом сайхан асуулт байна. хөгжилтэй. Тийм юугатай асуултнууд байгаа шүү. Тэгээ ард нь уусаа хариулт байхгүй байна л та. Тийм үнэхээр их баярлдаг аа. Бүр тэгээд одоо мэдгүй нэг юм ногоон гэрэл ингээд завсаргуу таарахаар нэг тийм эрэгтэй хүний тий нэг юм сэтгэл хөдлөн байдаг штэ дараагийн ногоон гэрэлд амжих гэсэн нэг тийм. Тийм гэхдээ бас одоо Үнэнд яс ёндоотой өдөр өдрөө тий. Одоо гэхдээ яг нөө өвөл болж байгаа учраас бас тэгж хамаагүй баярлж болохгүй шөө гэж бас жолооч нартай хэлмээр байна тий. Яарч бас дараагийн ногоон гэрлэнд ийм тайван оролцоорой л гэж уриалмаар байна да. За. Темкагийн. За миний хингижээ. Та шүтэн бишрэгч өгтөө алдахгүй тулд өдөрт ойролцоогоор хэдэн цахим чадд хариу өгдөг вэ гинэ. яа. За юу асуулт ирлээ те. Энэ бас Хүнд асуулт. Юу хэр шүтэн бишрэгчтэй юм бэ? мэдгүй. Мэдвч хүмүүс их Хэдэн хувь нь Хэлсэн шүү. хэдэн хүний эмэгтэй юм бэ? Гэхдээ ер нь дандаа эрэгтэй хүмүүс л байдаг штэ. Үгүй. Гэхдээ эхнэртэй болохоос өмнө яг уу байсан харддаг байсан. Бас боломжийг ашиглах санаатай тий. Нэг бэлийн юм авчихсан тий. Ихэнхийг синдэстэй те. Тэгээ хараад ороод хардаг байсан хардагсан. Одоо бол харахгүй. Ойролцоогоор хэдэн цахим чад тарилдаг вэ? Би ч өдөр ингэж чатрахгүйс рүү хуучин бол эд үедээ ч юм уу тий. Тэр үед орохоо нэг 100 муу бол байдаг байсан За. Тэгээ одоо бол жоохон хэрүүлэн чанартай болчих одоо орж ярахаараа. Бас дараахан хариулж ий шүү. За төвшөө дээр ямар асуулт? Минийх
ингэж байна. Зайлшгүй шаардлагаар нойроо сэргээхийн тулд та хідэн аяг кофе уух зүрхний хүчин чадалтай бай гинэ. Тийм байна тий. За. Зүрхний хүчин чадал юу нэр юм бэ? Киноны үеэр Чиний зураг авалт бол нэлээд хүн зураг авалт байсан харагдсан. Тэ тэр шөнийн бороотой ч гэдэм үүрээр тий. Тэгэхээр тэр үед өөрийгөө сэргээх одоо юу гэдгийг ямар нэг юм хэрглэж ийсэн үү? Тэр одоо кофе ч юм уу тий. Тий, ер нь би нөгөө кофе энержи дринкийг уугаад байдгүй маа. Гэхдээ яг нэг тийм одоо энэ одоо зайлшгүй шаардлагаар гэж байгаа болохоор одоо кофег 2 моёр хаяг маяг юм уу? 2 хаяг маяг л уух. Түүнээс цаашаа бол дийлсээл тэгэл гизүүд нь шүү дээ. Ер нь кофе уудгүй гэхэлэр ер нь бол зүрх жоохон дийлсдэг төрлийн хүн байна тий. Би бас кофе уухлаар зүрх дийлсээд байдаг байхгүй. Нэгээс илүү аягаад тэгэхээр ууж чаддаг. Байглаасаа өгцөн зүрхэн дискот хүмүүс чинь хамаагүй болдог. Тийм юм болов. Тэгвэл эдгээр хүмүүс зориулсан гранины жуусаараа дайлж байна төвшөөгөө. 100% жуус, Жимсний хамт гранины Сахарын агуулмж багтай Big Force Classic Cola маань нэвтрэж байгаа шүү. Та нар маань ундаа жууснээсээ заддаг. Колоны анхны хамт ямар байсныг мэдхийг хүсэх юм бол Big Fort Classic Cola 1874 оноос хойш хийгдэж байгаа. Хамтаа ерөөсөө өөрчлөөгүй Classic Cola байгаа шүү. За одоо мөөг дээр маань нэлээд хүлээж хүнд асуулт нь Харин яг хөө энэ миний нөгөө think гэдэг нэг миний нэг афоризм одоо нэг монолог байдаг. Тэгээ тэн дээр би төгсгөл дээр нь болохоор би бол чи гэж үг хэлдэг байхгүй. Тийм. Тэгээ тэр үгийг одоо happy 31-ийн тайзнаа афоризм болгож санал болгооч гэсэн байна. Тэгэхээр яг хөө би бол энийг тайлбарлах гол үзег хүмүүс мэдгүй байна. Би бол чи гэдэг нь бид бүхэн адилхан л гэсэн санаа. Бид бүхэн нэг үндэстэн нэг одоо газар дэлхий дээр амьдарч байгаа тийм усудаа л гэсэн энэ миний одоо монолог байдаг. Тэгээд би сая бодож за 31 бол бүхнийг дөгнөх өдөр 1 сарын 1 болвол чиний хүрэх одоо зорилготой хүрэх эхний өдөр гэж л одоо би зүгээр нэг тавчхан би гоё туслалаа баярлалаа. Тэгэж л орж ирлээ те. 31-нэр чи ингээл хүн ямар ч дэсэн энэ 12 сар бол бүх зүйл ингээд аз жаргалтай маш гоё. Тэгээд ийм нэг юм бүх зүйлийг шинээр эхлэхэд өөрийгөө бэлдээд 1 сарын 1 нэхэд би ингэнэ гэдэг нэг ийм цикл явдаг шүү дээ. Тийм шүү дээ. Одоо нэг тийм зураг мөр яваад 1 сарын 1 боллоо нэг хулхан ингээл яг мог гээл нэг тийм зураг байдаг шүү дээ. 1 сарын 1 чимтэй. Шинээр төрнө гээл. Тийм шинээр хүн төрж болно байгаа. гээл тийм. Маш их гоё яадаг те. За гоё хариулт байна. Баярлалаа. Тэгээ баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлээ мерси гэрээ та бүхнийгээ дайлж байгаа шүү. Сая бэлгийн харьцанд нас мерси баг. энэс авчуу. За. Тэгээ мерсигээ амдархан зоглоорой гэж хэлж байгаамаа. Тэгээ бид бүхний хайр гушны баярын дугаар маань орой болон өдөс бүр тухайн ондоо хийсэн бүтээсэн зүйлстэй ярих түүхтэй тэгэхээр зочдоороо бид бүхэн дугаараа чимж байгаа. Өнөөдөр бол татар киноны уран бүтээлч маань орж байгаа. Тэгээд энэ одоо 4 залуу байгаа ч энэ хаад бол маш олон уран бүтээлчд байгаа. Бүгдэд нь шинэ оны мэндийг хүргэе. Бүгдээрээ сайн байцгаана уу. Баярын мэнд. Яг киноны продюсер их бодож ирснээс ямар байна одоо? Найзаас асууя. Одоо ийм юм байна. Йоо бүр одоо ингэ тоглолт биш үү? За бид нар ингээд дараа жилийн 5 сар тоглолт хийн те. 5 сарын 1 гэхэд тоглолт хийлээ, 2 гэхэд бүх үйл ажиллагаа хомигдох шатнд руу орж байгаа. Гэтэл кино гэдэг өөрөө зохиол бичээд киногаа зураг аваад бүх зүйл дууслаа гэсэн чинь дөнгөж 20 хүн дуусчихсан. Тэгээ монтаж, гэрэлтүүлэг, өнгөшүүлэлт тэгээд театрт гаргах, за тэгээд маркетинг менежмент тэгээд араас нь ингээд маш их одоо нөгөө ийм халамж шаарддаг. Тийм үнэхээр нөгөө урлагийн дээд нь өөрөө кино юм а гэдэг лөө. Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино. Кино урлаг гэдэг. Тэрийг одоо зах цугаас нь ойлгож эхэлж байна. Тэгээд продюсер гэдэг хүн бол энэ одоо сүрхийн нэртэй боловч ер нь бол одоо хамгийн одоо жижиг амтны байдгийн байна л гэдэг би одоо тийм төгөлөнд төрсэн. Хамаг их ажлын маань одоо энэ найруулагч, зураглаач, зураач, жүжигчин, зургийн дарга тэгэл одоо нөгөө метав мэдхэж тэ энэ бүхэн чинь ингээ бүгдийг авч явдаг. Би бол чадах чинээгээр одоо баг хамт олондоо ингээд
Нэмэр болоод тэгээд зарим нэг бас манайхан хэлсэн ингээд продюсерууд үзэгддэггүй штэ. Та харин айтайхан байгаад байх юм. Тэгээд би бас зарим нэг одоо жүжигчдээс саашаалтай тийм өгнөл сонссон байгаа тий. Тэгээд яалчгүй бас нөгөө хамтлагийн кино учраас би өөрөө зарим зүйл дээр ингээд хажуунаас нээлж гэх юм уу мэдээс зохиол дээр бүх зүйл байгаа. Гэхдээ ингээд хажуунаас нь ганц нэг үг хэлээл ингэдэг байсан тэгдэг байсан ингээд те ингэж хэлсэн. Тэгээд продюсерын ажил гэдэг бол бас кино гэдэг өөр заавал продюсер гэхгүй кино гэдэг бол үнэхээр бас том бүтээл гэдэг юм байна. Тэгээд маш олон давхархтай гэх юм уу шатлалтай дуустгүй шатлалтай. Одоо тэгээд жишээлбэл олон улсын одоо ингээл бид нар чинь айтайхан болцсон одоо ийм байлаа гэж олон улсын фестивал руу явуулах тий. За одоо сойх за гадагшаа бас янз бүрийн юмнуудыг явах гэл ингээд дуустгүй юм байна тий. Тэгвэл 2025 онд бас хэрэг хаз яндоотой байсныг шалгах үүднээс бас би түүхэн тав анзаарсан бол тайсныхоо одоо дартс бэлдсэн байгаа. Тэгэхээр дартс шидээд зүгээр бас оноо суглуулахгүй дээр нь байгаа энэ бэлгэнүүдийн аль нэгийг нь заавал онж авах хэрэгтэй. Ард нь бэлэг бас шийтгэл бий. Зүгээр бэлгэнүүч бас өгөхгүй нэ тий. Онохгүй шийтгэх юм уу? Тий, онохгүй байвал яг хуу бэлгийн шийдэлтэй юм. бэлэг өөрөө шийдэлтэй. Аль ч бэлгийн сонгосон шийдэлтэй. Тэгэхээр том бэлгэн том шийтгэл. Та дөрөв маань ярилцж байгаа хамгийн түрүүнд хэнийг гаргав. Дүүгээс л эхэлнэ шүү. Тийм л манай Дүүгээс төвшөө яг ундаа авах гэж код авах гэж. Ардын сайхан зүйр үгүй идэг шүү. за миний ундаа би эхэлчихөө. За тэгээ. За би эхэлчихье ер нь. За би дайны талбарт орсон продюсер маань. Одоо энэ аль нэгийг онох хэрэгтэй зөв. Аль нэгийг нь онох. Дуртайгаа харж байгаа. Дуртайгаа. За Нилээ хүчтэй шийдэхгүй бол зогтхгүй байж магадгүй байсан юм. тэрэнд нь ийм байгаа энэ төр гэсэн байхгүй шүү дээ. Одоо магадгүй та грижийг сонголоо энэ нэстэ жинхэнэ шийтгэл байж магадгүй байвал тэнд бэлэгч байхыг үгүйсэхгүй. Бас тийм тий. Тий. Өөр бас хүний бас сэтгүүгээр наадсан байж магадгүй тийм ээ. Сонхны ард хөнгөө бас хөөрхөн бэлэг байхыг үгүйсэхгүй. Самтагийн бэлгэний ууланд шийтгэл байгаа. Аашгүй. За шийдчихье. Нэг л шийдэх хэрэгтэй юм. Үгүй зүгээр. Хамаагүй. Хоёр сумаа тавьчих тийм ээ. Тэгээ та аль нэгийг нь тогно. Хонх. Өө янсаг шүү дээ. За онсгүй. Гэтэ ямар ч хэлсэн Merry Christmas буюу бэлгэний уут. Бэлгэний уутан дотор юу байгааг би нандаа өгнө. За мөгийг судалдаа сууна гэж хүсэж байна. За мөгийн хат шийтгэл таарсан байна. За баярлалаа. Би чамайг аварсан чи. Би ч Та Санта Клаустай уцаар ярьж гэнэ гэж төсөөлөө 10 секунд ярих юм байна. Энэ Санта Клаусаас юм хүсэж болно, эсвэл одоо юу ч юм ярьж болно. Гайгүй. Тийм, гайгүй тий. 10 секунд дуудлага хийх их одоо өвч нь олдсон байна. Тэгээ би ингэж өөр ганцаараа ярих нь шүү дээ. Тийм ганцаараа. Өөртөө л ярих нь шүү. За. Цаана 10 секунд боломжийг ашиглаад юу ярмаар вэ? доторх хүүхдээ гаргаж байна. Таны утас ойрхон байна уу? Байна. Утсын дугаар ташааг болоод ах юм. Сантагаа залгасан юм болов. Тийм ба штэ. За Санта ярьж чимээг байж орох хүүхдээ. Сайн байна уу та? За энэ өдрийн мэндийг хүргье. За би танаас нэг хүсэх юм одоо энэ жил одоо би нэг зүйлийг маш их хүссэн тий. Тийм. За би хүслээ хэлье. Манай энэ татар гэдэг нэг уран сайхныг нэг гарсан. Бидний одоо бас бодитгүйгээ сэтүүлсэн, намтарчилсан ийм кино гарсан. Та энэ киног одоо бас олонд бас ингэж нэг сэтгэлд нь таашаалд нь хүргэж айлдаасаа одоо бас энэ хүслийг минь биелүүлээсэ гэж би бас хүсгээр байна. Сонсон. Болцоо. Ямар сонио олон хүсэл бай гэж хүсдэг хүүвэ гэж. Бараг 7-8 секунд нь гол юм биш юу явчлаа шүү дээ тий. Манай нөгөө кино. би шууд тийм нөгөө шууд хүслээ хэлэх гэсэн юм шүү дээ. Самараа садагаа Би 10 секунд бараг 10 хүсэл хэлж болохоор гэсэн. Агшил ихтэй үнэ. Гэтэ гоё өсөл байна. Тэгээ гоё өсөл байлаа. Баярлалаа. За. Зя дараагийн шийдвэрлэгийг за шууд Дараагийн даалгаврыг манай биш үү? Дараагийнхан Санта биш өвлийн Монгол өвлийн өгнө. Ер нь чинь шийдэхэд бараг бүгдээрээ шийдэж авах байгаа юм би. одоо том шийтгэл авах гэдэг. Том шийдвэр гэж магадгүй. Ер нь олон жилийн туршлагаар гэдэг шиг олон дугаарыг хадгалахад гоё юмны ардл шийтгэл байд юм да. Тийм үү. Сая удаа яг Тэр төсөлийг олох хэрэгтэй заавал тий. хоёулангийн он бол яг авч өөрөө чадахгүй нэг байж сонгож тээ. тий. Та өөрөө нэг сонгож болно. За. За явлаа. Эхний сум. Шууд центр лөө. Центр лөө. Тэрийг жуулчлаа да. За. За мэдээ чаднаа.
Яа, хоёр дахь сум. 90 онохгүй дахиад нэг боломж. Яг тухайн дунд. Хацар дээр нь. Аачаа туханда ууртай наачаа ууртай цамтай. Гурачка. За чи нилээн чанга наасан байх шүү. Ийм урт юм байна. Ийм урт шийдэх даа. Билэг авах гэж үлээгээд сууштай минь дөө чи. Ийм урт шийдэх. Шууд ингээ авах гэж. Яас урт юм. За саяхан бас сойсыг төгссөн юм чинь бас амархан шийдгэл ах шиг болоод байна. Мэргэжилтэй ч холбоотой байна. Шинэ оны мэд хүргэе гэсэн одоо үгийг 5 өөр янзаар хэлэх нэ. За эхнийх нь ууртай, за баяртай, ууртай, эм орсон, сандарсан, гайхсан. Маягаар. Эхлээд баяртай. За эхлээд баяртайг нь За хэлчихгүй юу? баяртай. За баяртай. За сайн бацхан уу. Бүгдэнд шинэ оны мэндийг хүргэе. За За эм орсон. За сайн бацхан уу. тулаа хүүгээ бодоорой. За сайн бацхан ард хамтаа тэгээд шинэ оны мэндийг хүргэж юм. Яа. Яаж вэ? Яалч вэ дөнгөж Өсөд За орж шүү. сандарсан. За сайн бацхан уу. Тэгээд та бүхэндээ шинэ оны мэнд шинэ юу хэлэх юм шинэ оны мэнд. Яа. За гайхсан гэж. Гайхсан. Гэл. Вау. Атэ. Вау. Шинэ оны За, тэгээд- гэх юм бол. Шинэ оны мэндийг хүргье. Тэ маанагцсан ч болчихгүй юм байна. Яг тэглээд байж байгаа. Ууртай. За ууртаа гардаа жоохон. Юу гэсэн бэ? Ууртай гинэ. Юу гэдэг юм бэ? Яа тэгж орж ирдэг те. За тэгээд Тэмийн төрөгчөө. Яа. хүрчихлээ тий. Хүнд явж шүү тийм ээ. Сиамана Темкагийн За нэг За юм. амжилт. 2 сумыг өгье. Та нийт өч Яг доогуур хаан дандаа эндээс тэр. Эрэхтэй нь бол 2 дахь зурааснаас. За би жоохон нүрийн нэргүүлчих тийм ээ. За. За одоо 2 шийдэл гарчихсан учраас ер нь бэлгнүүд баг үлдэж байгаа баг. Гэхдээ нэг ганц хоёр шийдэх байгаа юм шиг л харагдаад. нэлийн том шийтгэл бас үлдсэн харагдаж байна. Тэгээ альнийх нь хард байгаа би мэдэхгүй байна. За ингээд ихний сумаа. Яа, том гацуу руу грин ч юу явсан шүү. За дараагийн боломжийг За. олгоо тийм ээ. Ямар ч байсан байгаа онох нь онсон гэхдээ хүссэн Яг юм дээр. бэлгээ бол сонгосонгүй. За. Юу нь бол өгсөн шүү. Гринч. За магадгүй дараагийн сум юу онох нь вэ? Гринч. Энэ яг бэлгээ. Эйнстейн гаднаа л юм бодлоо энэ дотор аймаг. Наач бэлэг. Наач бэлэг. Бэлэг үү? Тийм байна. Дардаг хард юм уу Оо, та? за. Гарын бэлэг таарсан байна. Яа. Боломж олгоол. За би яг нэг грин чард бэлэг байгааг бодож ирсэн. Бодож ирсэн үү те? Би бас За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны гоо сайханд хувьсал хийн эволууд эрэм брэнд байгаа. Хөвсөл За гоо сайханд яг хөвсөд ихтэй тий. Хэлээс яндаа таа. Яа манай балжка манай дараагийн даалгаврыг Өөрөө сандраатай. За энэ одоо ер нь эргэлзээтэй шүү. Айл нь ч хийж магадгүй тий. би тэгтээ ингэж бодож байна угаасаа. Энэ том гацуурын ард байна шүү дээ. Амар том шийтгэл байгаа. Надад бол зүгээр тэр жижигхэн гацуурын ард бэлэг байгаа. Нэг бол тэр өвлөө өвгөн дээр бэлэг байгаа л гэж би бодож байна. Энд. Ансгүй. Ер нь бол дөгч шүү. Тэнд бэлэг байгаа гэж бодож байна би. Ер нь том гацуурнаас бол зайс хийж дээ тий. Том гацуур бол эвгүй мэл санаа. Хой Тэр онохгүй нэ. Яа. Онсон тоосчгүй. За жижиг гацуур. Жижиг гацуур. Жижиг гацуурыг ер Бараг нь онцоо. сэтэлсэн байна. Тий. За жижиг гацуурын ард маш жижигхэн шийтгэл гэж хэлсэн. Шийтгэл. жижигэн боёо гэвчихсэн. Шийтгэл гэдэг. Гарын бэлэг гин. Гарын Тий мэдчихсэн маа. мэдсэн байна. Тий бид нар хоорондоо тий яриаггүй тий. Яриаггүй. шүү. За За өнөөдөр бас гоо сайханд нас За баярлалаа. Хоёр хэрэгтэй үндэ л авчихлаа. Яаж вэ? Юу гэж байна дөө? яа таны гоо сайханд ховслыг бол яхаар авчих нэ 2026 он бол гэлгэр гэлтгаар гөлчгөрөл болох нь байна шүү дээ тийм ээ. Ийм сайхан залуучуудыг одоо хоёрыг нь одоо шийтгсэн юм чинь одоо
гомдоогоод яах вэ тийм ээ? За тэгээд Тийм ээ, бэлгэр өгье дөө. Би бүр дотороо гонсооцсон сууж байна. Бидний авчвал битэрийг шийтгүүлэхгүй. Тэгээ ямар ч байсан шийтгэл нь гоё шийтгэл байсан. Манай хоёр маань маш амжилттай биелүүлсэн. Тэгээд үүнийг нь үнэлээд бэлгийн өгье. бэлгэн өгье. За баярлалаа. За тэгээд жуус аваарай. Big Ford Classic хоолойгоо амтлаарай. Зурхаанд хэрэгтэй вэ? Заримдаа үнэн санагдаад байдаг шүү дээ. Сайн нэг астролог ингээд судлаад ингээд ийм юм гээд байжс. Би ер нь жоох ингээд тиймэрхүү юмд хаяад итгэх нь цаашаа ерөнхийдөө зөвөр ингээд багцаалддаг байсан чинь нэг мэдээлэл гарчиж астрологд итгэдэг хүмүүс ухаан муутай байдаг. Тэгээд за жоох худлаагаас итгэе гэж бодсон. Ухаантай болох гээд Одоо зурхаад итгэхээс илүү чат GPT дээр итгэдэг бол та тэггүй тгий. За надад бит хоёрт ийм дөрвөн зураг бий. Дөрвөн төрлийн ийм зураг. Гэхдээ энэ маань зурхаа маань өөр ганцхан Монгол их биш. Одоо олон улсад хэрэглэгддэг, ашиглагддаг одоо дөрвөн Балтикийн хэлтгэгчдэн тийм ээ. Одоо Японд, Австралид, Германд тийм ээ. Болгар, Украин, Америкт ч гэх юм уу тийм ээ. Тэр олон зурхаануудаас би тэгвэл түүж аваад өнөөдөр дөрвийг онцолсон. Гэхдээ энэ дөрвийг та дөрв маань харж байгаад яг өөрт чинь гүн сэтгэл үлдээж байгаа зургийг сонгоно. Гадагш Джеймс авал би ирэх жил гоё хамттангаар бэлгэх нэ ч юм уу тийм ээ. Одоо та дөрөв маань харж байгаа. Магадгүй нэг хүн нэг зургийн, хоёр хүн нэг зурган дээр ч бууж магадгүй шүү дээ. Тэгээд энэ хоёр л байгаа. Тайлбарыг нь уншиж танилцуулъя. За ийм. За усан үзүм. энэ За харцны усанд орж байгаа залуу бололтой. төвшөөтөр энэ шүү. За төвшөө. За нөгөө Джеймс байна тий. Би ашигтай байлаа. Тийм ээ жаа. Шантай тий. Ингээ бариад. За усан үзүм. Даллаа. Бүгднлүүн даалаа. За усан үзэм сонгосон та 2026 онд ол замаг ариун байх нэ. Португалчууд шинэ жилийн шүн донд 12 сарыг төлөөлж 12 усан үзэм иддэг байна. Цагийн зүй хөдлөх бүрт эрүүл мэнд амжилт бүтээлийн талаар хүслээ шивнэх бүртээ тэм тооны усан үзэм мэддэг юм уу? Уламжлалтай гэж бичсэн байна. Би энийг мэдэх юм яг өмнө жил TikTok-оор тренд болсон байхгүй юу? Нэг усан үзэм нөгөө ширээн даагуураа орж байгаа идээд хүслээ бодонгууд яг тэрний жилийн дараа би илдэг. Яг тэр бол би бас тэрийг давшиж үзсэн юм аа. Мөчд гэсэн үг. Тэг яг 12:00 гэж яхад л яг усан үзэм ингээд хурдан идэх хэвээр 12 ширхгийг. За тэгээд энэ жилээс та. Тэгээ ер нь бол тэр бол Гэхдээ ширээнд ор заавал орох хэрэгтэй. ер нь бол ширээн дээр ороод Ноо мэдээч одоо зөвхөн террас миний шүү гэж нанд ирэх юм Тийм шүү дээ. байна. 12 төрлийн ус үзэн гэж штэ. Тийм байна одоо. тэгээд ямар ч сан би тэгж идсэн. Тэгээд миний бүх хүсэл биелсэн яг тэр хүссэн. За Түрүү жил би яг тэгж За бас идсэн. бүгдээрээ тэгээрээ. Трендийг бол туршсан байна. TikTok-оос. За дараагийнх нь манай бүтээр их цуг. маань яг за энэ юу гэсэн үг вэ гэхээр хүүтэн усанд шумбагчийг сонгосон байна тийм ээ. Хүүтэн усанд шумбаж байгаа энэ юу нь юу биелэгддэг юм бэ? Монголчууд харцан усанд орвол сайн гэж ярьдаг тийм. Тэрнтэй адилхан Европчууд тэр дундаа Канадууд юу гэж зөвгөнд юм бэ? 2026 онд хэрвээ та энэ зургийг сонгосон бол 2026 онд хамрын ханиад ч хүрэхгүй байх нэгуртай. Юу нь эрүүл чирэг гэсэн үг шүү. Тэ шинэ жилээр Канадууд хүүтэн усанд толгоогоороо өсөрч орох тийм уламжлалтай байдаг. Одоо Канадууд мөсөн дээгүүр гүйдэг ч юм уу тийм уламжлалууд байгаад байдаг штэ. Тэгээд энэ нь тухайн хүнийг хүчрэгж үлдээг шинэ ондоо эрүүл их байлгах зан үйлийн нэг нь яг харахгүй энэ байдаг. Магадгүй та шинэ жилийн баяраа Канадад тэмдэглэж таарвал хүүтэн ус руу өсөрч буй хүнийг харавал битгий гайхаарэ гэсэн байх шүү. Баярлалаа эрүүл ах. Ирүүл байх нь. Тийм ямар ч байсан эрүүл байх нь байна. Чирэг байх нэ. За тэм гангийн хувьд болохоор анар жимс сонгосон байна. Тэгсэн чинь анар жимс нэм утга учиртай ингэ нэ. 2026 онд та бурзайх жил байна нэ. Мөнгө гэсэн үг юм байна. Ер нь бол бразилчууд эх жилийг элбэг дэлбэг амьдралыг бэлэгдэж шинэ жилийнхаа ширээндээ анар жимсийг иддэг гинэ ширээн дээрээ. Тэгээд эзнийхээ нөгөө үрийг нь төрөвчөндөө хадгалвал аривчхын бэлэгдэл гэж үздэг байх нэ. Тэгэхээр ер нь бол бурзайх нэ. Нүгээрээ Амбаараа дадлаа.
За ер нь зурхаанууд нь өөртөнд нь хэр таалагдав? Гэтэ энэний тайллыг сонсч болох уу? Мөнгөний тайлал. Мөнгө нь ягаад нэр та гурав ягаад мөнгө сонгоогүй? Энэ мөнгөнд дургүй юм байлгүй дээ. Хитрхи мөнгөс тэгээд ингээ Ер нь хасан ч жоох нөө бас л шууд утгаараа л юм. жоохон фокус Бас руу. юм байна тий. Тийм л юм. Тэгээд одоо тэгээд үсээгүү тэгээд одоо ирүүл байгаа л те. Ингээд Зарим хүмүүс бол улаан цагаан хэлж байгаа шүү дээ. Алт гэдэг. Хэдэн хоноо гэдэг. бид дөрвийн сонгосноо нь өөрөө яг ардтал дээр одоо ирүүл чирэг байгаад ингээд ажил үйлс ихтэй ойлдог чинь тэгээд үсээгүү мөнгө дуудах байлгүй дээ гэж бодсон. Тийм далд. Баярлалаа. Мөнгөнд явчихсан. За дараагийн мэдээ бол манай Хайб 31 нэвтрүүлгийн редакцийн зүгээс та дөрөвтэй холбоотой 2025 оны онцлог мэдээнүүдийг бэлтгэсэн байна. Тэгээд энийг бас өөртөө хадгалуулж байгаа. Мөн энэ мэдээллийг та бүхэн өөрсдөө олон нийтэд уншиж танилцуулна уу? Мөн тайлбарыг нь бас хийн үү гэж хүсэж байгаа юм шиг За, нэг ийм байна. Та мэдээ бүхэн онцлог авсан мэдээллүүдийг одоо бүгдээ хамтдаа билаацгаая. Онцлог мэдээ хамтдаа хүлээн авцгаая. Хайп 31 онцлог мэдээ. 2025 онд ашиг орлого нь цүнхт үрж аз од нь алгандаа багтаж ядсан асгарсан Монголын хамгийн азтай хүнээр залуу жүжигчин төвшин тодорхой гэдэг. Дөнгөж их сургуулийн оюутны ширээнээс салбуу гуйвал татар кинонд дүр бүтээж нэр алдрын гараагаа тавьсан жүжигчний аз яндон 2026 онд ч бас бурзаах болтугай. Ямар гоё юм бэ? Анхны бүтээлийн хард гарсан сэтгэл мэдээж гайхамшигтай байгаа бах тий. За түрүүн өөрөө хэлсэн мэдээж энэ биографи яг бодит хүн. Яг хөө мэдээж нөгөө хүмүүс яг дэрэгдэн байгаад идэг тий. Яг ингээд хажууд нь суугаад ч юм уу зөвлөгөөгөөгээд ингээд явхлаарч бас залуу хүний хувьд бас одоо юу гэдгийг бэргэх ч юм уу эсвэл судалгаан дээрээ өшөөд улам ажиллах одоо юу гэдгийг урам авах ч юм уу маш олон зүйл одоо өөр төр чи ирсэн баг. Тий. Хамгийн анх яг пробон тэнцлээ гэд хариугаа сонсчоод ээж рүүгээ залгаж ирсэн. Ээж багш хоёрлогоо. Тэгээд зохиолоо авсан өдрөөс ахуулаад яг нэг зураг авалт одоо яг туршид зохиолоо яг орой болгон бэлддэг байсан байхгүй. Тэгээд биопик одоо киноч нь одоо гол одоо point нь тэр хүнтэй яг ингээд 100% адилхан байх бол албагүй. Уран сайхны кино учраас татар хамтлагийн юу туулсан, яаж яваад өдийг хүрсэн энэ одоо сэдвээр их юм уу? Одоо драм нэмээд тэгээ уран сайхны хэлбэрт оруулаад одоо ингээд уран сайхны кино болж гарч байгаа учраас энэ кинонд жагаа гэдэг одоо дүр одоо ямар нөлөө үзүүлж ин гэдэг тэгээ тэр дүрийг гол нь ойлгох ёстой гэдэг. Ер нь бол багшийнхаа л одоо нэг заа зөвлөсөн ажиллагаануудыг хийсэн. Тэгээд ер нь амар сандарсан. Тэгээд хамгийн анхны зураг авалт одоо яг ингээд орж байхад нэг 10 жилийн хүүхдүүд дээр яжсан яг нэг цаг хугацааны үед одоо жоохносоо дэш өсчихсэн. Тэгээд тэн дээр бол яг одоо нэг хамт одоо тоглож байгаа уран бүтээлч одоо ах нар маань айгүй тэм зөвлөгөө өгчсэн л да яг тухайн нэг одоо галын одоо яг юм дээр байгаа учраас. Тэгээд темп авах тэр чинь нэг өрөөнд байдаг. Буудлынхаа нэг өрөөнд байдаг. Нэг орон дээр ингээд хамт нэг тусдаа амжилт нэг орон дээр ингээд унтдаг. Тэгээд темп авахтайгаа ярилцсанаа шин. Нэг инглээ одоо явах маргааш одоо нэг бороотой хэсцээ дүүн яах вэ. Тэгэл одоо ах нараасаа одоо тэгээд хамгийн гол нь тэгээ багшаасаа тэгээд одоо намайг энэ кинонд одоо авсан итгэж одоо итгэл хүлээлгэсэн продюсер, найруулагч, сөө медиа гэхэндээ талархлаа илэрхийлье. Тэгээд үнэхээр л азтай л гэхээс одоо өөр юу дээ. За Темкагийн онцлог мэдээ. Оны онцлог мэдээ. Темп ямар урт юм бэ те. Авиасын тул болсон элдвтэй нөхөр гэдэг жүжигчин Тэмүүжин энэ онд Бандагийн дүрээрээ мэдээж од болсон ойлгомжтой. Харин түүний олноос нууж байсан далд авиасан түүний хит кинотой хамт илэрч Сумэдэр жулан Дөвшин андуутайгаа хамтарч ардын багш дөг дуусна сонсогчдын сонирхлыг татаж эрэг жилээс дахиад шин дуу дуулуунаар байгаа гинлээ. Олонний хүслийг бас нэг бодолч үзэх байлгүй дээ. Их байлгүй дээ. Харин тий. Темкам нь өөрөө бас фристайл бол хангалттай ээждэг те дуулцдаг. За тайлбараа хий. Одоо өсөж байгаа. За тий. Тий ардын багш дууг л угаас ялч хүүхэд байхасаа сонсдог байсан. Тэгээд сонсдог байжгаад
яг хамтлагийнхан кинонд оролцоод, жүжигчнэр оролцоод, тэнгууд сонсдог байсан дуугаа өөрөө яг ремикс болгож шинчилж бас дуулсан бас миний хувьд бол маш нэр төр хэрэг байсан. Тэгээд угаасаа он гаргаад бодцсон юмнууд зөндөө байгаа. Тэгэл одоо юуны тулд Смоги гэдэг ахтайгаа учирлаа. Тэгэл өөрийнхөө бас дотроо нуугдж явдаг нэг дуу дуулах юм гоё дуунуудтай болох хүслээ Смогийнхтайгаа ярилцчихад болж өгүүлсэй гэн энэ баримтан дээр суурилсан мэдээ байна л да. Комментоос авсан байх шиг байна. Тэнгүүд Смогийнхтайгаа ярилцчихад бас ахаасаа суралцах юмаа суралцаад гоё дуу тал руугаас ажиллана гэж бодож байгаа. Хүлээж байна. Тий. Аргааны дуун мэдээллийг бас хүлээж байгаа шүү гэж. За Балчикагийн маань мэдээллийг онцлог онц. За 25 оны мэдээ. энэ жоохон бас яг сонирхол юм. За SBS телевиз хайпи 31 баярын хөтөлбөр гинэ. Онцлог мэдээ Монгол Улсын гавьяа жүжигчин Бямцгтын хүү Балжины энэ онд дэлгэснээр гарсан татар киноны Кубанагийн дүрээр залуу үеийнхний дунд эсрэг дүрийн шинэ өнгө төрөх болж тодорлоо гинэ. За аавыгаа хуудаа төрчихсөн гэгдэг Балжины жүжигчин бүтээсэн эсрэг дүрээрээ кино урлагт болон гавьяа жүжигчийн ааваасаа тодорч ялгарх нь гарцаагүй боллоо гинэ ёо. За зүгээр. Тийм бас гоё юм байна. Гэхдээ ингээд одоо өөрийгөө магтах чинь бас жоохон эвгүй шүү дээ. Тийм тэгээд Кубана гэдэг дүрдээ бол ямар ч сан маш их хайртай, дуртай орсон. Тэгээд тодорхой хэмжээнд намайг нэг өөр өнцгөөс өөрийгөө харахад бас нэлээд түлхэс болсон дүр гэж бодож байгаа. Тэгээд ер нь амьдрал дээр бас нэг тийм жоохон характерны хүн биш байхгүй юу би чинь. Жоохон хөнгөн те зөөлөн төрлийн хүн. Тэнгүүд татарын кинонд эсрэгтлийн дүр гээд анх сонсоод дуудахад зүгээр баярлсан шууд. За одоо л яг энд нэг юм мэдрэмж төрдөг хүн тий яг тийм мэдрэмж төрсөн. За энд л одоо яг өөрийгөө харуулах ёстой л гэж бодсон. Ямар нэгэн байдлаар зохиолоо маш сайн. Гэхдээ зохиол яг зураг авалт хоёр шал өөр байсан. Зураг авалтын дээр илүү хүнд байгаадсэн. Зохиол болохоор ингээ уншихаар нэг татарын 3-таа ингээд нэг юм эвтэйхэн орчод исэн байхгүй. Ингээд урсаад хөврөөд яваад исэн боловч яг зургийн талбай дээр очиад үйлдэхээр айгүй хүнд байгаадсэн. Жоох энерги их зарцуулсан тий. Ерөн зүгээр нэг юм би тэгж л утсан. За ийм ууртай ер нь юм характерны амьдрал дээр хүмүүс байдаг шүү дээ тий. Жоо ингээд тэм хүмүүсийг бас их ядардаг болов гэж бодсон. Тий маш их ядарсан. Тэнд ингээд нэг юм одоо энерги их зарцуулаад исэн мэдэгдсэн учраас тэгэд миний хувьд яг Кубана гэдэг дүр бол миний хувьд одоо бас нэг юм шинэ үү таалга нээж өгсөн маш сайхан дүр болсон гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд шин дүрүүд энэ мэдчлэндээ өөрийгөө сорих 2026 онд гой гой дүрүүд бас уран бүтээлч маань аваасай гэж хүсэж байна. Энэ 3-4 тогтоо бэлдсэн байгаа. Та бүхэн анзаарсан бол манай хоёр гацуур байгаа. Хоёр гацуурны ард талд манай өмнөх зочдын маань 2026 онд биелээсэ гэсэн хүслүүд бүгд өлгөөтэй байна. Хараач юм. Тий. Бага. Тийм учраас та бүхэн маань хүслээ бичээд. За. Энэний ард. Тэгээд гацуураа чимэх юм байгаамаа. За ингээд нэг. Энэ ондоо хийж хамжаагүй байгаа магадгүй эх жил дуусахаар төлөвлөж байгаа эсвэл эх жил төлөвлөсөн байгаа маш том төсөл хөтөлбөр магадгүй ажил хамт олонтойгоо дангаараа хийгээд төлөвлөсөн байгаа бүхэл зүйлсээ та бүхэн одоо бичээд 2026 он тэр маань амжилттай бүтээлтэй байвал эргээд уулзахад хэдэн өв биелсэн байна уу тийм ээ? Түүнийг бас ярилцах тийм сайхан цаг мөчийг бэлгэдээ та бүхэн 2026 онд илгээх тэр хүслүүдээ бас бичээсэй гэж хүсэж байгаа юм шүү. За ингээд зочд маань бичиж явах хооронд хоёлоо ивэн итгэвч явуултуудаа танилцуулъя тийм. Бид бүхэнд хамтран ажиллаж байгаа бүх харилцагч байгууллагуудаа талархснаа илэрхийлээ. Тэр дундаа Австрийн алдартай бүсгүй таны төгс төгөлдөр орж буй Swarovski брендийн хамт олондоо маш баярлалаа. Мөн эрчүүд бид бүхний гангараа Туркийн алдарт брэнд Damat брендийн хамт олондоо талархснаа илэрхийлж байна. Мөн бүсгүйчүүдийн гангараа амьдралын лайфстайлыг тодорхойлогч Puntrama-гийн хамт олондоо талархснаа илэрхийлье. Бусдаас үргэлж нэг алхам урт бай гэсэн үрээтэй Японы номер 1 брэнд энэ бол Seiko та бүхэндээ маш баярлалаа. За таны гол сайхан тохиолдол хийн Evolve дээрэн брендийн хамт олондоо баярлалаа. Мөн дур булаам төгс төрх төлөв брэндтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлсан талархсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэнд мэдээж та хайртай дотны хүндээ
таларгалын илэрхийллээ та бүхэн ямар нэгэн бэлэг сонгоогүй байгаа бол Мерси бол номер 1 сонгох байх болно шүү. Мэдээж Грари хийж юус байж байна. Энэ бол 100 үжигсний амттай. Big Ford цагаараа авч маш багтай классик колор та бүхэнд санал болгож байна. Мөн Bottega шампансаг маань бас өгч байна. Бас Еврошугаа яг мартах төгсөн байна. Тэгэл уу яах вэ? Урамлын гоо сайхан Еврошугаа бас баярлалаа гэж хэлье. Тэгээ одоо энэ орчин цагч одоо бид бүхний хамгийн түрүүнд одоо бохирддог эргэтэн бол одоо арьс. Тэгээ утаа, үнээр одоо юу гэдэг гадны орчны бохирдлоос арьсан хамгаалахын тулд арьсаа урамлын гоо сайхнаар тижээхийн тулд та бүхэн Еврошуг сонгоорой гэж хэлмээр байна. За манай дөрөв маань бүгдээрээ Зэ бичсэн байна. хүсэл юугаан бичсэн. Гүнж бараг зохиол бичсэн юм уу? Тэгээ. Дууны үг бичсэн. Тэгээ дууны үг бичсэн байх шүү. Тэгээ та бүхэн гацууранд хүслэн үлдээгээд тий уншиж өгөх мэдээж Хүслээ нуун гэсэн байна шүү дээ. тий. Та бүхний маань хүсэл биелгээгээд Секо цаг манаас ая дугаа өргөж шүү. Хамаагүй л дээ. Хамаагүй. Хаач хамаагүй тий. За хоёр нь За тэр манайхан тийш явчихлаа тийм. за бид бүхний ард байгаа энэ гацуур ногоо модон дээр манай оролцогч нар бүгдээрээ өөрөөсний нандин хүслүүдээ бичээд хадгалуулах гэж байна. Тэгээд Эсвентүсийн баярын хөтөлбөрийн маань дугаар бүрийн онцлог зочид маань бүр тэр дугаар бүрийн гайхамшигтай хүслүүдээ бичиж үлдээсээр байгаа. Би хамгийн орой дээр нь хэн тавьчихваа. Манай төвшөөл Энэ одооны хөвгт хүснөө биелэхээр авчлаа шүү. өндөрч болж Хүслэн дийлдэхээ хүсэл бүр гийлж хүслээч бүр дээш бүр. Харин тийм байна. Их л том хүсэл бололтой тийм ээ. тэнд үлдчихлээ. За тэгээд Секо цаг маань хүртэл ая дуу ишгээрээ та бүхэнд бас мэдлэгээ өргөж байгаа шүү. Маш баярлалаа. За тэгээд урд чинь галт тэрэг байгааг анзаарсан баг тийм ээ. Галт тэрэг маань 2026 онд илгээх хүслийг чинь өөрөө чинь илэрхийлэгдэх сайхан зүйлсийг төрүүлж аваачаад та бүхэн бэлтэж явах юм аа. Тэгэхээр 2026 онд магадгүй таны төлөөлөх тэр нэг зүйлээ төрүүлээд илгээгээч гэж байгаа шүү. Биш юм. Тэгээ үлдээчих юм. Тэгээ үлдээ. Тэгээ 2026 онд тэр нь өшөө олон хэд дахин өвчтсөн байх ерөөлтөөр. Одоо 1000 төгрөг үлдээвэл $1000 болог гэх. Тэгээ цагаа ээчмээр санагдж явчлаа. Энэ ямар утга учиртай цаг? Би яг нь одоо энэ киноны нээлтэн дээр манай одоо их нэрийн ихч манай бааз хоёр тэгээд энэ киноны нээлтэн дээр бэлгэлсэн цаг байгаа. Тэгээд цаг хугацаа гэдэг бол өөрөө нөө хөгддөггүй, зогсдөггүй, пауз авч болдгоо тийм маш нандин зүйлүүдийг бидний хувьд. Тэгэхээр энэ цаг хугацаагаар бид нэр ариун байж цаг хугацааг харьлаж хөндлөж тийм цаг бол алт гэдэг одоо зүйлийг би бэлэгдэж цагаа одоо эх хонд цаг хугацаа ариун байг гэсэн одоо ерөөл бэлэгдэх юм уу? Тэрийг бэлэгдэж гэж байна. Эх хондоо илгээж байгаа юм байна. Тийм эх хондоо цагаар их илбэгээд байгээ гэж. Энэ одоо миний цаг одоо энэ шорхон. Дээдлэн За дээр нь төр тавьчих. За тийм ээ. Дараа нь ачааг нь сольчих. За наа чин дандаа нэг VIP дандаа жижигэн жижигэн. Жижигэн Дараа нэг тусдаа би бас VIP-ийн тусдаа авчиръя. тий. Би бас цаг авчихсан шүү дээ. Тийм. Юуны цаг уу? Германы цаг уу? Оо яа. Ямар гоё цаг вэ? Тийм гоё тийм. Тэгээ энэ цаг болохоор юу л да. 17 дугаар зуунаас Боломжтой тийм. Нөө төгсөлтийн дипломын жүжиг тоглодог ш. Тэгээд энэ дээр сонгодог жүжиг одоо Энчхүү хүн гэж жүжигэн дээр тэгээд ажилласан. Тэгээд миний дипломын уран бүтээлийн дүр Ужват маань энэ цагийг хэрэгэлдэг. Тэгээд энэ цагийг их тийм нандиндаг гэх юм уу? Нөө дурсамжийн яцг надад байдаг. Тэгээд тэрний хамгийн одоо голлох эд зүйлийн нэг нь. Тэгээд нөөрэ ажилдаг. Тэгээд ийм алтан цаг байна л. Тийм тэгээд би боллоо. энэ бацаагаад авлаа. 26 онд эргээд уулзъя. Тэгээд Тийм. Өшөө гоё бүтээлтэйгээр нандин дурсамжтайгаар эргээд уулзъя гэж. За цаг хугацаа яхаа арга нөхөгдөхгүй. Тэ. Тэгэхээр зогсохгүй. Тэгтээ бид бүхэн энэ галт тэрэг маань ирээдүгээр аялнаа. Та бүхэн ирээдүйс маш гоё зүйлийг авчирна гэж найдаарай. За манай Темка маань. Надад ийм гоё юм театрын инээс уйлсан масктай бөгж байгаа. Энийг манай найз сайхан бэлгэлсэн. Тэгээ утга учир нь болохоор миний найз гоё олон гоё дүр бүтээгээд олон гоё яг мэрэгчлэрээ гоё мундаг ажилласаа гэд энэ бэлэгдэж надад өгсөн. Тэгээд би яг тэр бэлэгдэл нь бас гоё 26 онд биелээсэ гэд энэ бөгжөө бас бэлгэлчихье. За тэгээ тайз дэлгэцийн олон дүрийг энэ дээрээ шигтгэхээрээ гэж тийм ээ. За баярлалаа. Нэг юм бөгж байна. За энэ бөгжлөхөөр би өөрөө л зүг бодлож авчихсан. Тэгээ нэг
дээр юм хоёр хос заамтай. Тэгээд нэг тэр заам чинь нэг тийм хүч чадлыг бэлэгддэг. Тэгээд дотроо болохоор нэг юм үүлэн усан хээтэй тэгээд нэг юм амар амгалан бас бэлэгдсэн юм байна. Тэгээ одоо энийг үлдэх юм бол одоо 26 онд тий сэтгэлийн амар амгалантай хүч чадалтай тий хийх ажлыг хаард гараасай гэж өөрөө бодоод тэгээ энэ бүгжээ үлдээчээ. За тэгэхээр нандин юмнуудаа хадгалуулж илгээж шүү. За манай өвөө маань харж байгаа хаа гэж бодож байна тийм ээ. Өвлийн өвгөн маань энэ олон хүсэл, энэ олон өөрийг нь илэрхийлсэн одоо өөрийнх нь илэрхийлнийхэн нэг л гэсэн үг шүү дээ тийм ээ. Ирээдүйд маш гайхамшигтай бэлгээр та бэлэг бариарай гэж хүсье. Тэгэхээр манай өвөөгийн ажийн доор гарнаа. Хүмүүс юм илгээгээд Санта доогор зугаарсан. Тэгэлгүй яах вэ? За тэгээд нэвтрүүлгийн маань урилга яваад хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш баярлалаа. Тэгээд 2025 он уран бүтээлээрээ нөхөрлсөн ах дүүс болсон. Тэгээд ирээдүйд ч гэсэн энэ маань үл тасарч те өсөж цаашаа өргөжөөд ганцхан киног үлдэхгүй урлагийн маш олон салбарт бас өргөжин телевизээ түрүүн тэмдэг гэлдгээр ошоо олгоёгоо дууран бүтээлүүд дээр, кинон дээр, клипэн дээр магадгүй бидний бүхний төсөөлөгөө тэр сайхан бүтээлүүдээр эргэн учрах хаа гэж бодож байна. Тэгээд манай нэвтрүүлгийн маань эрхэм зочид маань өвлийн өгнөөс үлдээсэн бэлгээ та бүхэндээ гардуулъя. Тэгээд өвлийн өгн аавынхаа бэлгэнүүдээс Олон бэлгтэй нэвтрүүлэг байгаа. чи бэлэг маань жилээс жил ингээл томроод л байгаа болсон байж. Түрүү жил Хүнд юм маань За одоо энэ харуулчих тийм ээ. За Пунт Ромагийн юм гоё юм гарын бэлэг байж байна. За лайфстайлын гоё юм гэр ахын ямар тээгдэхүүн байж гин. Өчнөө юм чинь. Одоо дамаат байна. Одоо шинэ жилд өгч байгаа манай залуучууд мөн зангиа тийм аксеорны зүйл байж байна. За тэгээд амттан үсээ олонгийн өнгөөр будаараа гээд түлип үсний будаг Еврошигийн хамт олонны маань бүтээгдэхүүний дээж байж байна. За тэгээд мэдээж Тэгш наран группийн маань 35 жилийн энэ жил тохиож байгаа. Тэгээд ийм олон зүйлийг за тэгээд хэлж байна. манай уран бүтээлч тэр ихтэй ийм салбетэг за амттангууд манай наран фүдсийн гоё амттангууд олон бэлгэнүүд байна ч одоо. За бас нэгийн төлөөлөлд ингээд үзүүлчихлээ тийм ээ. За тэгээд эрхэм зочдоо эрүүл их сайн сайхан бүхний хүсэж ирвэл энэ бэлгэнүүдээ гардуулж байгаа шүү. Наранчуудаа баярлалаа. Наран бүрийн хамт олон 35 жилийн баярын мэндийг хүргэе. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд хамгийн оргил мөч бол Алтан шампанскан Аз одон гийсэн татар киноны уран бүтээлчтэй хамтдаа хундагаан дуулгаж эрүүлийн сайхан үгийг нь сонсох торгон мөч инхүү яриад байна. За. Тэгээд манай эрхэм зочид одоо өдөр болгон шампанс байж байгаа хаа. Чи нэг өдөр орой болгон байдаг. Шампанск. ингээд. За тэгээд он солирох торгон мөч маань хормоор ойртсон байна. Багдгүй энэ онд бид нэр бодоогүй төлөвлөөгүй зүйлс маань бүйлээд бүтээд биелсэн бүх төлөвлөгөөнүүд нь 100-аас илүү хувь биелсэн байх гэж бодож байна. Уран бүтээл чанд найзууд эрхэм дүнэрийнхээ бүх ажил үйлсний эрхжил сэтгэлсэн сайхан бүтэх болтугай гэд. Италийн номер 1 оргилуун дарс Bottega Gold-ийн хүү задлахад бэлэн болжээ. Зя эн чин За ингээд шинтайхан бухтахгүй Ингээд айдаг юм энийг юм шапасаг буудах. тийм жил байгаа юм шиг. тийм ч одоо би нөө зөөлхөөс уулахгүй бол Балчкараар чиглүүлээд байна да. харин яг өөдөөс та хоёр маань зогсоод байдаг. Тэгээ бүгдэд нь эрүүлгийг сайн сайхан бүхний хүсээрээ телевиз үзэгчтэй ч гэсэн Монголын кино урлагийг өргөж дэмжиж байдаг үзэгч нартаа бас уран бүтээлчлийн нэрийн өмнөөс маш баярлалаа. Энэ жил чинь Монголын киноны 90 жил томоосон тийм ийм гайхамшигтай он жил байлаа. Монголын кино жилээс жил сайжирсаар өнгө дэлсээр уран бүтээлчдийн маань залгамж халаа бол тасрахгүй үргэлж ирсээр байгаа. Үүнийг маань бас нэгэн алтан уцаар нэмсэн танаа кино уран бүтээлийн хамт олондоо сайн сайхан бүхний хүсээрээ урилгаад хүрсэн ирсэнд маш баярлалаа. За ингээд шинэ оны мэндийг хүргэе. Сноуим гад. Оо За. Ингээд уугараа гэсэн шиг л айхсар боллоо шүү дээ. тэглээ шүү. Уг нь бол намуухан буудуулъя гэжсэн. За. Зочдоо төлөөлөөд мөг ах маань бас шинэ жилийн мэндчилгээ. За. За тэгээд бүх монголчуудаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд мэдээж одоо бүх зүйл шинээр эхэлж байгаа учраас шинэ зорилго, шинэ хүсэл мөрөөдөл, за шинэ одоо төлөвлөж байгаа бүхий л ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Тэгээд дүүнертаа, уран бүтээлч нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлээ. Өшөө олон уран бүтээл, өшөө олон гоё дөрүүдийг бүтээж монголчуудаа одоо сэтгэл оюуныг мэлаагаараа гэж өрөөё. Та бүхэндээ ч гэсэн амжилт хүсье. SBN-ийнхэндээ. За баярлалаа. Телевиз үзэгчдээ баярын мэндийг хүргэе. Орой болгон бид бүхэн хамттайгаа та бүхэндээ маш их баярлалаа. Маргаашаа дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. Хайби болчихно. Артын багш намайг гүйлүүлдэг, дуулуулдаг. Аз болгоод миний нөхөд надад гэж хуудуулдаг. Өглөөсээрээсээ зүнхээ өрөөд гэрээсээ гараасаа өдөр болоход тийчэлээ дараа дээрээсээ нэмээд дэлгэд би хичээлдээ онцордгол байсан гэ Үнийг үгсэн нар. Миний хайрыг татдаг байсан ганцхан миний хайраагүй. This is Ratata. Артын багш нарыг мах. Хичээлдээ би муу хараад ицэн эбэ дүрсэн дэвтрийн минь нар хуу ардын багш намайг гүйлүүлдэг дуулуулдаг аз болоход миний нөхөд надад хичээл хуулуулдаг өглөөс ирээсээ зүнхээ өрөө дээрээсээ гараасаа өдөр болоход хичээлээ тараа дээрээсээ нэмээд дэлхийд би чинь хичээлдээ онцордог байсан гэд үнийг хэл өгсөн 10 жил миний хайрыг татдаг байсан ганцхан миний хээгүү нөхөд маань надад хичээл дээр бол забол дээгүү хайрын тэр намайг цоодог ардын багш юм аа хөргө 10 жил ядаж нүрээ угаа хичээлээ тарай тарихад ээжи авчи хүлээж суугаа Хүний үр юм байна бас нэг гарва төгсгөн төгсөө амьдралын анхны алхам нэг шат төгсгөн нөсөө төртөө хэрэгтэй гэдэг эрдэм ном суралцгоо эсвэл амьдралтайгаа нэг хідэнийг уралцгоо энэ бүгдийг нэг тэгш шийдгэн шийднэ юу сэднэ амьдралээрээс хүмүн яач ухаан холооч иднэ номыг сураагүй чи номох нэг сур намаа хийгээд явна яхан чиний дур 98 гэдэг зүйл чинь нэлтэй хүнтэй ядгийн хөдөө хитэн хойнонд гэлтэй хургантай хөдөө засах болохоос өөр хайчтай юмсаргүй юм чи нөр хайчтай ачтай би хичээл ама оргодисэн шоу хайчна гэж бацуу хүмүүс би сэтгэлээ хичээл хайчсаа